Сайн бацгаана уу? Энэхүү подкастыг сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Би Номын ертөнц клубын гишүүн Номинжин байна. Би Номын ертөнц клубын гишүүн Аник байна. За, нэг маань өнөөдөр бидэнтэй ямар номын тухай ярилцахаар ирсэн бэ? Өнөөдөр би Бороноор уралдах урлаг гээд Гартштайны зохиолчийн бичсэн номны тухай ярихаар ирсэн байгаа. За, зохиолч байгаа тухай мэдээлэл өгвөл. За, манай зохиолч болохоор Сиарл хотод төрж Нью-Йорк хотод өссөн. Тэгээд 18 хүрснийхэн дараа ингээд буцаад Сиарл руугаа очиж буцаж нүүгээд эхнэр хүүхдүүдтэй хамт амьдарсан байгаа. Тэгээд манай зохиолч маань болохоор кино зохиол, жүжиг, хүүхдийн ном, хамтарсан зохиол, хамтарсан богино хэмжээний кино гэх мэт маш олон бүтээлүүдүүд өөрөөсөө гаргасан байгаа. Тэгээд 2018 онд болохоор энэ Бороноор уралдах урлаг гэдэг номоор Bestseller Awards авсан. Тэгээд 2009 онд болохоор Pacific Northwest Booksellers Association Award гэдэг шагналыг авсан байгаа. За, Бороноор уралдах урлаг гэдэг нэрнээс нь ер нь бол маш тийм өвөрмөц санагдаж байна л та. Номын үйл явдлыг ойлаа үзэгч, сонсогчдод ярьж өгье. За, манай ном болохоор хид хідэн гол дүртэй мэдээж. Тэгээд гол дүр нь болохоор манай нохоо буюу Энзо байгаа. Нохооны өнцгөөс ингээд Дани гэх хүний амьдралын тухай яг амьдралын 10-аас 15 жилийн тухай харуулсан байдаг. Тэгээд ерөөхдөө бол Дани маань болохоор уралдааны машины тамирчин. Тэгээд нэг өдөр ажилласаа тарж явж байгаад нохоо ингээд өрчлүүлэх гээд байж байгаа газраас ингээд Даниг олж хараад тэгээд тэрний дараа түүнийг үрчилж аваад ингээд хамт амьдарч хэлсэн байгаа. Тэгээд хэдэн жилийн дараа болохоор ингээд манай Дани болохоор нэг эмэгтэйтэй уулзраад буюу гол дүр эмэгтэй маань Ив гээд эмэгтэйтэй уулзраад жилийн дараа гэрлээд хүүхэдтэй болоод ерөнхийдөө бол ингээд явсан байгаа. Гэхдээ гэрлээд 8 жил гарсан болсны дараа Ив маань хорт хавдар туснаас болоод ерөнхийдөө гэртээ байхаа болоод ихэвчлэн ээж агаанд очиж амьдардаг болсон. Тэгээд түүнээс болоод хүүхэд нь болон манай Энзо маань хүртэл ингээд хадам ээж аавынханд очиж амьдардаг болсон байгаа. Тэгээд түүний дараагаас мэдээж хорт хавдар хэцүү өвчин тийм болохоор Ив маань биеэд илэлгүй нас орсон. Харин энэ Дани болохоор энэ юуг нь дийлж чадлагүй хэсэг мэдээж депрессэнд орсон. Гэхдээ Энзогийн ачаар энэ депрессэнсээ гарч чадаад тэгээд охин нь 9 нас хүрж исэн. Тэр үед болохоор тэгээд хэдэн жилийн дараа Формула 1 гээд том тэмцээн байдаг шүү дээ. Тэрний хамгийн шилдэг уралдаанч болоод түүндээ ялаад хамгийн сүүлд нэг хүүхэд буюу Энзо гэдэг нэртэй нэг хүүхэдтэй уулзаад биширдэг хүүхэдтэй уулзаад тэгээд кино манд дуустдаг байгаа. Мөн ном нь бас адилхан нэг иймэрхүү үйл явдалтай байдаг. За, одоо хамгийн чиний энэ номыг унших сэтгэлд үлдсэн тийм онцлог хэсэг байгаа үйл явдал. Манай гол дүрийн эмэгтэй нас орсны дараа Энзо Дани маань ингээд депрессэнд орсон. Гэхдээ Энзогийн ачаар ингээд депресснээс гараад найз нөхөрлийнхөө үн цэнийг ойлгоод хичнээн юм алдаж байгаа ч гэсэн дараа нь дахиад өөр юм олж болно гэдгийг ойлгож байгаа нь амар үн цэнтэй санагдчихсан. За, тэгвэл энэ номноос одоо ойлгосон чи бас киног нь үзсэн юм тийм ээ? Киног нь хоёлынгийн тэгэхээр ер нь сайн мэдх юм ба штэ энэ номны тухай. Яг гол зохиолчийг хэлэх гэсэн санаа нь юу юм бэлээ? Хүмүүст одоо энэ номыг уншаад ойлгосоо гэж бодсон зүйл. Миний хувьд бол яг хоёр зүйлийг ойлгосоо гэж бодсон. Нэг нь болохоор мэдээж нөхөрлөл. Нохоо болон хүний хоорондох нөхөрлөл яаж хүчтэй байж болдог талаар ингээд гарч байгаа тухай. Тэгээ хоёр дахь нь болохоор манай нохоо болохоор ингээд эзэн нь байхгүй орны айгүйх зурагт үздэг байсан аахгүй юу. Тэгээд зурагт үзэж хахад манай Монголын нөгөө нэг нохоод сайн байвал дараа төрөлдөө хүн болж төрнө гэсэн нэг тийм яриа байдаг шүү дээ. Тэр яриаг сонссныхаа дараа ингээд дараа төрөлдөө хүн болж төрөхийн тулд ингээд амьдарч байгаа тэр байдал нь ингээд амар сэтгэл дүрж ийсэн. Чи нохоо юм уу эсвэл муурд хийжэдэг үү? Үгүй, би өөрөө нохоноос айдаг. Энэ номыг уншаад нэг тийм
Одоо чиний айц жоохон багсах ч юм уу тийм ямар нэг өөрчлөлт байв уу? Ерөнхийдөө бол байгаа. Тийм. Угаасаа нохоо бол өөрөө хөөрхөн амьтан штэ угаасаа тэгээд би хийснэ айдаг ч гэсэн дургу биш. Тэгээд нэг тиймэрхүү л. Нохотой одоо хүмүүсийн харах үнцэг тэгээд нохоод хижээдэггүй ч юм уу те ер нь тэжээвэр амтангүй хүмүүсийн харах үнцэг бас шал өөр байдаг байхаа тий. За тэгвэл одоо манай энэ подкастыг үзэж сонсож байгаа хүүхдүүдэд болон хүмүүст энэ Бороо нур урлаг гэдэг номыг уншаасай гэж одоо уриалгах тийм шалтгаан байгаа юу? Энэ номыг уншсанаар та хүн болон амьтны хоорондох нөхөрлөл ямар хүчтэй байж болдгийг мэдэх учраас ерөөхдөө уншаад үзвэл үнэхээр хэрэгтэй шүү та бүхэнд. Зохиолын хамгийн одоо гол энэ дээр л зангилаанд байгаа даа гэж бодсон тийм үйл явдал байгаа юу? Эсвэл энэ саяны яг төгсгөлийн үйл явдал уу? Тийм төгсгөлийн үйл явдал нь ингээд зангилаагаа ингээд бүгдийг тайлцаагаа хамаг өрнөл нь яг энд л ингэж орж ирэх гэжсэн юм байна да гэж бодуулмаар төгсгөл байсан. За тэгээд өнөөдөр бидэнд Бороо нур урлаг гэх сэтгэл хөдлөм номын тухай ярьсан. Анигта баярлалаа. Баярлалаа. За нэмэлт мэдээлэл дуулгахад манай номын ертөнц клуб маань эсэлтэд зарласан байгаа. Тэгээд та бүхэн мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбогдоорой. Аник маань сая амьтдын тухай 50 номын уралдаанд оролцсон уу? Оролцоог байгаа. Одоо бид дараагийн чагсаалтаа байгаль экологийн тухай 50 ном гэж гаргаж байгаа. Тэгээд та бүхэн санал өгөхийг хүсвэл манай нээлттэй Facebook пэйж утасны сэтгэл хэсэгт санал болгох номынхоо зургийг нэртэй нүүлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.